хоёлоо одоо авсангаасаа хэлээ аваад тэгээд зураг газарлаа. За өнөөдөр болохоор Монгол дээлтэй портрет зураг дарахаар ихэд ган дээр ирсэн байна. Манай модель маань болохоор урайхаа үндэстний дээл өмссөн байгаа. Одоо илүү натуралик өнгө ашиглан одоо байгалахын гэрлэр зураг дарыг гэж ерөнхийдөө бодсон. Яг юм vibe аян гоё үүссэн байна л да. Өнөөдөр болохоор фэшн талдаа биш, илүү уран сайхны талдаа зураг дарахаар зураг дарыг гэж ер нь бодсон. Гоё зураг дарцгаая. Тэгээд зураг хэрхэн гарахыг бодгоо харцгаая. За жагараа. За их чар. Начистай гоё ш. Тэр яг энэ завсарт орох гэсэн. Тэр нэг арслан биш үү? Нэг арслан. Наа юуныхаа донд явах гэсэн. Тэрстэй. Начистай гоё ш. Нөгөө талынхаа гараад игтэй. Тэгээд ийшээ гарныхаа тал руу хаа. За ингээд бид хоёр зургаад орчлаа. Зургууд үнэхээр гоё ярьсан. Зургууд нэ таалагдсан шүү дээ. Ингээд камераар харахаар ер нь бол айгүй лаг зургууд зургууд бол гарсаа тэгээ очиод янзлаад тэгээд жоохон гоё өнгөтэй эдитлээд тэгээ явуулна гэдэг л харцгаая. За тэгэхээр би сая зураг сонгочлоо. Тэгээд эдит бол дээрээс маш чухал. За тэгээд би тухайн зурагнаас шалтгаалаад эдитээ хий гэж бодож जैन. Тэгээд тухайн орчныг нь бас цэвэрлэн бүхнийхээ нүгэр царайны ойсоо бас дарна гэх юм уу, тиймэрхүү янз бүрийн зураг хийгдээд тэгээд яг одоо та бүхэн зураг харуулъя. Өнөөдрийн зураг авалтыг би байгалийнхын гэрлэлээр дарахаж хичээсэн. За камерны яг зурагны цаана яг ямархуу зүйл болдог юу, ямархуу уур амьсгалтай байдгийг та бүхэндээ мэдрүүлэхийг хичээлээ. За тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.